Дэлхийн хамгийн хатуу шүтлэгтэй, хамгийн хатуу ганхшгүй ихтгэл үнэмшилтэй гэдэг нэг жууд шашинтай Израиль гэхэд Израилийн нийс Тель-Авив хот чинь өөрөө ижил хүйснүүдийн нийслэл гэж нэрлэгдэх болсон. Одоо жил болгон Тель-Авив хотод ижил хүйснүүдийн фестивал, жагсаал, арга хэмжээ болдог болсон. Бурхан зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бүтээсэн 3 дахь хүүс гэж байдгүй тэр үндэстэн хүртэл энэ фестивалыг зохиогоод улстай зохион байгуулж харахвал энэ даяарчин энэ үзэл бодлыг одоо нэг хэсэг гаж буруу зүйл гэж боддог гэсэн энэ хандлагыг хүн болгон ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болцсны нэг тод жишээлд одоо олон улсад бас энэ хүмүүс хоорондоо гэрлэх хуулийг баталдаг болсон байна. Гэрэлт хийж болж байна. Тэгэхээр чинь одоо хүн хаанд төрөхөө одоо ямар хүүстэй болж төрөхөө сонгодгүй гэдэгтэй л яг адилхан зүйл гэж ойлгож байна. Биднийг бусдаас дээр тавьдаг арьсны өнгө, шашин, ангийн тогтолцоо, бэлгийн чиг баримжаа юу ч байхгүй. Бид бүгд хайрлагдах хэрэгтэй. Сандра Баллок. Энэ бэлгийн цөөнхний талаар үзэх үзэл хандах хандлага чинь бидний өөрсдөө сэтгэлгээнд байгаа юм. Нэг үгээр үлдээжтэй монголчуудад байна шүү дээ. Уламжлалт төр сэтгэлгээнд нь ийм хүмүүсийг бол дандаа нууж хааж байсан нэг тийм ойлголт байсан. Тэгэхээр энэ ингээд цагийн ирэхээр ингээд ил болохоор бид нар үл нэг тийм гаж боц юм олж харсан юм шиг бүү баа гэдэг байгаа байхгүй юу. Угтаа бол бид нар зүгээр нэг хүн хүнлэг үүднээс харах юм бол ялгаагүй бид нартай адилхан хүн шүү дээ. Эдний амьдрал байгаа үзэл хандлага нь зорилго тэмцэл нь магадгүй амьдралд нь тэр баяр нулимсыг тохиолдож байгаа үйл явдлууд нь ч юм уу бүгд ялгаагүй. Тэгэхээр зүгээр бид нэр өөрсдөө нэг тийм өөрсдийнхөө хүрээлэлээс их хол гэж бодоод тий эсвэл холтгож хаяад түрээ Сарамгчингийн төрөл шиг ч юм уу Муурын аймгийн амтын шиг тийм тусдаа нэг тийм хар гарагаас ирчихсэн хүмүүс байгаа мэтэр ингэж хардаг нь бидний сэтгэлгээнд байгаа. Залуучуудад ингээ хандаад хэлэхэд тэр хүмүүс чинь бид нартай адилхан бүгдээрээ хүн. Тэгээ бид нар тэднийг дээрлэхэд тэднийг ялгархан гадуулах шаардлага байхгүй. Бид нар тэднийг гадуурчин дээрлэх чинь бид нар дэндүү жижигхэн сэтгэж байгаа илэрэл. Тийм болохоор бид нар өнөө нийгмийнхээ хүрээнд тэр чигээр тэрнийхээ хэмжээнд том сэтгэж, том амьдэрч, том тэмүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүнийг шашин шүтлгээр гадуурхдаггүйтэй адил, арьс өнгөөр гадуурхдаггүйтэй адил бас энэ бэлгийн чиг хандлагыг бас гадуурхах бол буруу л гэж байна. Ялангуяа уран бүтээлчхүний хувьд л энэ чиглийн уран бүтээлч нар ийм одоо хүүстэй чиг хандлагатай уран бүтээлч нарын тэр мэдрэмж, онгод одоо бүх зүйл нь илүү бусад нөгөө эрэгтэй эмэгтэй хүүстэй хүмүүсээс илүү давуу байдаг юм шиг санагдчих. Тэгэхээр би бас тэр төрлийн уран бүтээлчтэй уран бүтээлийг бас хүндэлдэг тэр уран бүтээлчтэй бас ойлгохыг бас тэдний дотоод ертөнцөөс ойлгохыг ичтгэлтэй. Жишээлбэл би өөрөө паралимпийн тамирчин хүн л дээ. Пара цанын тамирчин. Тэгээд миний энэ пара болсон шалтгаан нь би өөрөө хүсэж пара төрөөгүй. Гэтэ тэр бэлгийн цөөнх маань бас хүсэж тийм төрөөгүй учраас би тэр ихнийг нэг хүмүүсээс ялгуурлуулаад гадуурхуулаад авах тийм шаардлагагүй гэж бодож байна. Насан турсан л бол болно. 18-аас дээш настай намайг хайрлахад бэлэн хэн ч байсан болно. Би өөрийгөө хүү эсвэл охин гэж мэдэрдэггүй. Миний хамтрагч ч мөн хүү эсвэл охин байх ёстой гэж боддгүй. Майли Сайрус. Юмнаас нуугдана гэдэг чинь юунаас одоо ямар нэг юунаас бэргэж айсны шинж ихгүй. Хүн хэрвээ зоригтой бол юу гэдэг вэ? Эр хүн зоригтой бол
гэдэг шүү дээ. Бас тэр талаараа яах юм бол хүмүүсийг зоригтой байж л юмыг илэрхийлж чадна гэж бодож байна. Нэгэн талын оргоо дэлхийд энэ хүчил өргөчийг амсгалж энэ агаар салхинд явж энэ нар бороо саранд борооны доор зогсож энэ тэр баяр багтлыг байглаас авч хүний хайрыг мэдэрч хүний гомдол цөхрлийг таньж мэднэлж хүний явдал шүү дээ. Тэр хүний явдлын тэр мэдрэх ёстой бүх зүйлүүдийг энэ хүмүүс мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл адилхан л хөвж байсан. Одоохондоо нийгэм массын хувьд л ойлгоход хэцүү цаг байна. Гэхдээ өөрөөр л байгаараа тий зоригтой байгаараа нийгэм хизээний хэсэгт хүлээн зөвшөөрдөг болно. Бас та бүхэнд одоо хэрэгтэй тэр үр үрчлэлийн хууль зэрэг хуулиуд бас утгагүй батлагдах байхаа гэдэг бас найчна. Зүгээр л хүний энерги сэтгэлээр хүний хайрлахуугаар хүний өөрийн нэг жоохон ялангуй өөж бодлоор шүү дээ тавиал үзэх юм бол ялгаагүй бид нартай адилхан амьдрахын тулд тэмцэж яваа тийм үү ийм л хүмүүс шүү дээ. Хамгийн гол нь яг тэгвэл байгалийн иргэшээл сэтгэл зүй нэг жоохон ялангуй өөр л одоо тийм үү хандлага байгаа болохоос биш ялгаагүй хүн шүү дээ. Ижил их хүйсийн гэрлэлтүү хувь хүмүүсийн л асуудал гэж би бодож байна. Хос өөрөөсөө гэрлэхийг хүсэж байгаа бөгөөд тэр нь практикийн ханамжийн хувьд болж байгаа хоёр талаас бүрэн зөвшөлдсөн байвал бололгүй дээ. Дээрлэх хүчирхийлэх гэдэг харин хамгийн буруу. Тэр чинь хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Далай лам.